Сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Компьютерийн мэдлэгээ сайжруулах цоврал 2 дугаар бичлэг маань та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн видео бичлэгийг бэлдсэн компьютерийн инженер Амар сайхны Төвшин Баяр. За өнөөдрийн сэдвээр бид нэр компьютерийн техникийн хангамж гэж юу вэ гэсэн асуултанд товчоор хариултыг өгөхийг зорилоо. Компьютерийн техникийн хангамж гэдэг бол таны харж үзэж барьж болох бодит физик төхөөрөмжүүдийг хэлнэ. Компьютерийн техникийн хангамжийг дотор нь оролтын, гаргалтын, хадгалах, дотоод гэсэн үндсэн дөрвөн төрөлд ангилна. Дотоод төхөөрөмжүүд гэдэг маань компьютерийн төв процессорын дотор буюу бидний мэдхээр процессорын дотор байрладаг тэр зүйлүүдийг хэлнэ. Мөн өөрөөр хэлбэл процессор гэдэг маань компьютерийн хайрцаг дотор байгаа эд ангиудыг хэлдэг. За ингээд компьютерийн хамгийн үнд суур тарих болсон төв процессор энэхүү элементүүдийн нэг хэсэг нь болдог. За төв процессор бол компьютерийн хамаг үйл ажиллагааг боловсруулах үүрэгтэй гол тарих нь юм. За мөн дараа нь компьютерийн хавтан орж ирнэ. За энэ хавтныг англиар motor word гэж хэлж байгаа. За motor word гэдэг маань өөрөөр main word, board гэсэн төрөл бүрийн нэртэй байдаг. Энэ хавтан маань компьютерийн бүх эд ангиудыг өөр дээрээ ажилуулж нэгсэндээ өөр дээрээ суйрлуулан ажилуулах үүрэгтэй байдаг. За дараагийн тоонд төхөөрөмж маань компьютерийн хамгийн чухал memory буюу үндсэн санахой болсон шуурхай санахойг хэлнэ. За шуурхай санахойг бид нэр RAM гэж хэлээд сурсан байгаа. За шуурхай санах ойгоос дараагийн төхөөрөмж бол тогтмол санахой чиглэлийн optical drive гэсэн төхөөрөмж байна. За энэ optical drive гэсэн төхөөрөмж маань бидний мэддэг CD, DVD, Blu-ray дискүүдийг унших зорилттой юм тоглуулагч төхөөрөмж байгаа. За мөн дараагийн элемент болохоор компьютерийн график интерфейсийг хариуцсан graphics processing unit буюу GPU орж ирнэ. За GPU маань компьютерийн хамгийн чухал тухайн өгөгдлийг гаргаж үзүүлэх зорилттой юм төхөөрөмж байгаа. За мөн дараа нь энэ төхөөрөмж маань болохоор төв процессорын халалтыг хөрөх зорилттой cooling fan буюу хөргүүр сэнс орж ирдэг. Сүүлийн хөргүүр сэнсүүд бол тусгай зорилтын химийн шингэнээр хөрөх зорилттой юм сэнснүүд хэрэгцээнд ихээр нэвтэрсэн байгаа. За дараагийн элемент болохоор компьютерийн чухал таны гэрийн хэлбэлзлээс хамааруулаад таны компьютерийн эд анги, их хавтан, шуурхай санахой, за дээрээс нь бүх төхөөрөмжүүд, за хамгийн чухал нь график картуудыг тижээлээр хангадаг юм тижээлийн үүсгэр буюу power supply unit гэсэн төхөөрөмж байдаг. За энэ төхөөрөмж маань болохоор хамгийн гол зорилтод нь төв процессор, шуурхай санахой, график картууд зориулсан тусдаа өөрийн гэсэн тижээлүүдийг өгөх зорилттой байдаг. За дараагийн төхөөрөмж маань болохоор hard disk drive буюу хамгийн гол компьютерийн өгөгдлийг хадгалдаг юм төхөөрөмж байна. За мөн оролтын төхөөрөмжүүдийг хоёр дахь төрөл болох оролтын төхөөрөмжүүдийг тайлбарлая. За оролтын төхөөрөмжүүд нь дотроо компьютерийн keyboard буюу гар, компьютерийн маус буюу хулган, за тэгээд гаднаас өгдөл, дижитал өгдөл зургийг дижитал болгож хөрвүүлдэг сканер төхөөрөмж. За мөн сүүлийн үед бас ихээр ашиглагдах болсон trackball гэсэн юм эргүүлдэг бөмбөлөгтэй хулган байж байна. За мөн дээрэс нь тухайн оролтын төхөөрөмжүүдийн төрөлд LED дэлгэцтэй, LED дэлгэц нь өөрөө touch мэдрэгч дэлгэцтэй байвал light pen буюу ийм үзгийг бол ашиглах болсон. За мөн дараагийнх нь оролтын төхөөрөмж маань за энэ дээр байршлыг солиод тавьсан байна. Та бүхэн маань уучлаарай. Optical character reader буюу нэгэсэндээ оптик тэмдгтүүдийг уншдаг юм хэвлэгч байна. За энэ хэвлэгчийг бол ерөнхийдөө шинжлэх ухааны технологийн сургууль, за мөн эсэлтийн яшин шалгалтууд дээр та бүхний бүгдсэн тестийн материалыг бол энэ төхөөрөмжөөр уншдаг. За мөн дараагийнх нь элемент нь болохоор микрофон буюу бидний мэддэг яг миний ярьж байгаа дуу хураагур болгон бичдэг төхөөрөмжийг микрофон гэж хэлнэ. За энэ төхөөрөмж маань аналогоос дижитал болгож хөрвүүлэх юм чадвартай төхөөрөмж юм аа. За сүүлийн төхөөрөмж болохоор оролтын төхөөрөмжүүдийн нэг жишээ болсон төрөл бүрийн дэлгүүр худалдааны газар байршиж байдаг barcode reader буюу barcode уншдаг юм төхөөрөмж байж байна. За энэ төхөөрөмж маань түгээмэл хэрлэлд нэвтрээд удаж байна. За дараагийн төхөөрөмжийн ангилалд гаргалтын төхөөрөмжүүд орж ирнэ. Гаргалтын төхөөрөмж гэдэг маань компьютерийн хамгийн чухал зүйлийг гаргаж үзүүлэх зорилттой төхөөрөмжүүд юм. За энэ дээр бол бидний мэддэг
монитор буюу компьютерийн дисплей орж ирнэ. За дисплей маань болохоор бүх төрлийн гаргалтыг бол гаргаж үзүүлэх чадвартай. За үүний дараагаар дуут мэдээлэл байх юм бол компьютерийн спикерээр бол өгөгдлийг гаргаж үзүүлэх боломжтой. За та өөрийнхөө хийсэн ажлын тайлан, хэвлэл материал, төрөл бүрийн зар сурталчилгааны материалуудыг хэвлэх зорилттой төхөөрөмжийг бол хэвлэгч төхөөрөмж гэж нэрлэдэг. За сүүлийн хэвлэгч төхөөрөмжүүд болохоор өөр дөөрэ сканертай, пакстай, одоо канонтой гэх мэтчлийн олон үйлдлийн дор нэтгэгдсэн төхөөрөмжүүд байдаг. За харин сүүлийн төхөөрөмж маань болохоор плотер буюу тухайн зурган хулдаасан дээр хэвлэх зорилттой энэ төхөөрөмжийг бол плотер төхөөрөмж гэж хэлнэ. За ингээд оролт гаралтын төхөөрөмжийн дараагийн 4 дахь төрөл болох хадгалт төхөөрөмжүүдийг та бүхэндээ танилцуулъя. Компьютерийн эд ангиуд дотроос хамгийн чухал эд ангиудын нэг тооцогдно. За жишээлбэл хамгийн түрүүнд дурддах сэдв маань болохоор CD, DVD, BD гэсэн дискүүдийг уншдаг төхөөрөмжүүдийн түрүүнд дурдсан. За энэ хүү CD, DVD, Blu-ray дискийг уншдаг төхөөрөмж маань Optical дээр авигсан төхөөрөмж байгаа. За CD маань ойролцоогоор 700 МБ, DVD маань 4.7-оос 9.4 ГБ. За Blu-ray диск маань 10-аас 30 ГБ-ийн мэдээллийг хадгалах боломжтой байдаг. За мөн дараагийн одоо энэ хадгалт төхөөрөмжүүдийн томоохон төлөөлөл болсон HDD, SSD гэсэн юм хоёр хатуу дискнийг та бүхэндээ танилцуулъя. За HDD гэдэг маань hard disk drive буюу хатуу диск тоглуулагч гэсэн үг байгаа. За энэ маань компьютерийн хадгалт төхөөрөмжийн хамгийн чухал хэсэг. Энэ дээр бүх өгөгдлөө хадгалдаг. За харин сүүлийн үед SSD буюу Solid State Drive гэсэн технологи бол үүссэн. Энэ технологи маань USB flash дискний технологи дээр буюу одоо нэгэсэндээ өгөгдлийн банк болгон хадгалдаг data банк өгөгдлийн чипэн дээр өгөгдлийг бич хадгалдаг. За хэрэглээний хувьд HDD-г бодвол илүү хурдан ажиллах юм чадвартай. Сүүлийн компьютерууд болохоор үйлдвэрлэлийн систем нь SSD дээр хадгалагддаг. Харин тухайн тэр байнгын хадгалах зорилттой төхөөрөмжөөр HDD-г авч ашигладаг болсон. Нэг өсөндөө үйлдвэрлэлийн систем нь SSD, байнгын хэрэглээнд HDD-г бол давхар ашигласнаар таны компьютер хурдан ажилладаг байх нэ. Ингээд компьютерийн техник хангамжийн төхөөрөмжүүдийг товчоор та бүхэнд танилцууллаа. Манай бичлэг танд таалагдсан бол манай сувгийг subscribe хийж дагаарай. За мөн бичлэгийг маань лайк дарж бусдаа шеэр хийж түгээгээрэй. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Дараа дахин уулзцгаая.